Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Монгол Яс хүмүүжлийн хичээлийн сурах хүчийг ном дэвтрээ бэлтгээрэй. Эхлээд анхаарал төвлөрүүлэх дасгалаа хийцгээе. Хүүхдүүдээ саналаа авч суугаад саналынхаа 3-1 дээр хөлөө нийлүүлэн тавиад гараа өвдөг дээрээ авч нуруугаа зэгцлэн суугаарай. Нүдээ зөөлхөн анаад өөрийнхөө хайртай амьтдыг бодоорой. Хүүхд бүрийн сэтгэлд хайртай амьтан бодогдсон бах. Тэр амьтнаас нь багш нь дурдвал загас, гөөлөг, яст мэлхий гэд олон амьтдыг тижээж хайрладаг байгаа. Тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдэв маань 5 хушуу малын тухай үзнэ. Зургаас 5 хушуу малыг ялгаж нэрлээрэй. Хон, адуу, ямаа, тэмээ, үхрийг 5 хушуу мал гэж нэрлэдэг юм байна. Яагаад 5 хушуу мал гэж нэрлсэн бэ? Хүүхдүүдээ яагаад 5 хушуу мал гэж нэрлсэн бэ? Дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. Монголчуудын хувьд мал гэхээр хон, ямаа, үхэр, адуу, тэмээг хэлдэг бөгөөд 5 эрдэнэ хэмээн эрхэмлэн хүндэлдэг. Эрт цагаас 5 хушуу мал нь монголчуудын бүхий л хэрэгцээг хангаж ирсэн хэлж болно. За бүгдээрээ тэгвэл 5 хушуу малын дуу авайг сонсцгоё. Үхэр, адуу, тэмээ, хон, ямааг 5 хушуу мал гэж нэрлэнэ. За бүгдээрээ тэгвэл самбарт 5 хушуу малынхаа нэрийг бичцгээе. Адуу, үхэр, тэмээ, хон. За явсгийг үзег учраас багш нь зургийг тавилаа. Ямааг таман, хушуу, мал гинэ. За, өгүүлбэр хооронд
мөлийн таслалыг багш нь бичээ. За хүүхдүүдээ бүгдээрээ сая өгүүлбэр бичлээ. Адуу, үхэр, тэмээ, хонь ямааг, таван хушуумал гинэ. За тэгвэл одоо бүгдээрээ зургийг нэрлэе. Адуу, үхэр, тэмээ, хонь ямааг, таван хушуумал гэж нэрлэдэм байна. Бүгдээрээ хамтдаа төл малын тухай дууг сонсцгоё. Хамтдаа дуулаарай хүүхдүүдээ. Халзан ишиг хатны өдөө цайлан намайг дуудаад мэ намайг дуудаад мэ Ирэх цагаан хуураг эзнээ таран ирэгэн ихэ дуудаад мэ ихэ дуудаад мэ Дуун дээр ямар төл мал байгааг нэрлэе. Ишиг, хураг, тугал, ботог, унгыг төл мал гэж нэрлэдэг юм байна. Хүүхдүүдэд тэгвэл бүгдээрээ дэвтэр дээрээ бичцгээе өгүүлбэрээ. За төл малынхаа нэрийг өгүүлбэрээр бичиж. Ишиг, хураг, тугал, ботог, унгыг, төл, мал, гинэ. За дахин өгүүлбэрээ уншъя. Ишиг, хураг, тугал, ботог, унгыг төл мал гинэ. За зургаар тавь. Ишиг, хураг, тугал, ботог, унгыг төл мал гинэ. Зургийг ажиглацгаая. Биеэр том байгаа малыг нэрлэе. Адуу, тэмээ, үхрийг ямар мал гэж нэрлэхлээ хүүхдүүдээ?
бод мал гэж нэрлэдэг. Хонь ямааг бог банд гэж нэрлэнэ. 3 хэсэг зургийг ажиглаад дангаараа бод мал байгаа зургийг олж тэмдэглээрэй хүүхдүүдээ. Аль зураг нь юм болоо? 1-р зурагт үхэр, ямаа, хонь байна. Энэ бод мал мөн үү? Ажиглаарай хүүхдүүдээ. Үхэр, бод, ямаа, бог, хонь, бог байна. Дангаараа бүгдээр бод мал мөн үү? Биш байна. Дараагийн зургийг ажиглая. Тэмээ, адуу, үхэр. Энэ бод мал мөн үү? 3 дахь зургийг ажиглая. Адуу, тэмээ, хонь байна. Хонь ямар мал илээ? Бог мал. Тэгэхээр энэ мөн үү? Биш байна. Тэгвэл 2 дахь зураг маань дангаараа бод мал байна. Тэмээ, адуу, үхрийг бод мал гэж нэрлэдэг. Монголчууд адуу, тэмээ, үхрийг унлаг ачланд хэрэглэдэг. Тэгвэл 5 төрлийн малын сүг олон янзын хүнс бэлтгэдэг юм байна. Сүүс үүн бүтээгдэхүүнд ааруул, өрөм, бяцлаг сүгээр ийм олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг юм байна. Тэгвэл арьсаар нь малгай, бээли, гутал, ноосоор нь дээл хувцсгий хийж гэрээ бүрдэг. Малынхаа тоног хэрэгслийг мөн түүгээр хийдэг байх нэ. Тэгвэл малын маань ашиг шим ариун байх нэ. Монголчууд малаа хайрлагатай холбоотой зан үйлийн тухай багш нь хэлж өгөө. Манай ард түмэн эртээр үеэс 5 хушуу малыг зөвхөн хэрэглэгч биш. Тэднийг өсгөн, үржүүлж, хайрлан хамгаалж хүндэтгэж ирсэн байдаг. Тэгвэл 5 хушуу малаа хайрлан хамгаалах ёс заншлаас багш нь дурдъя. Зургийг ажиглаарай. Худаг дээр зогсож байгаа цангасан малыг өөрийн бусдын гэж ялгалгүй усалдаг юм байна. Усууж байгаа малыг үргээж зочоохыг цээрлдэг юм байна. 2 дахь зургийг ажиглаарай. Бэлчээрлэж яваа мал сүргийн урдуур дундуур нь гарахыг цээрлэнэ. Хэвтэж байгаа мал сүргээ үргээж зочоохыг цээрлэнэ юм байна. Яагаад гэвэл 5 тухтай эдээшлэгт нь саад болохгүй хичээж байгаа юм байна. Малаа хүндлэхийн үүднээс малынхаа тоног хэрэгслэл ялангуяа морины, хазаар, ногт, эмээл, уурган дээгүр алхах гişхийг тун ихэд цээрлэж болгоомжилдог. Хүүхдүүд төл малтай тоглож наадан инхрийлж байдаг. Олон сайхан ёс заншил нь малтай догшин ширүүн харцвал малын заяа гомдно гэж үздэг юм байна. Хүүхдүүдээ малаа хайрлах, хамгаалах зөв үйлийг дадал хэвшил болгоорой. Өнөөдрийн гэрийн даалгаварт төл малаа нэрлэн 70-р хуудсанд байгаа хөдөө нутаг шүлгийг аав ээжээрээ уншуулад үйл явдлыг 6-аар илэрхийлээрэй. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.